Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор бэлтгэн хүргэдэг хуулийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн сэдэв гэр бүлийн эд хөрөнгийн маргаан. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд гэрлэлтийн түвшин 2 дахин буурч, гэр бүл салалтын түвшин 2 дахин нэмэгдэжээ. Харин манай улсад 2022 оноос эхлэн гэр бүл цуцлалтын тоо огцом өсжээ. Монгол улсад жилд 17.8 мянган гэр бүл гэрлэлтээ батлуулж байгаа хэдий ч жилд дунджаар 4.8 мянган гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг талаарх дүн мэдээг үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харж болно. Гэр бүлийн эд хөрөнгө гэж яг юу хэлэх вэ? Энэ талаар ярилцлага эхлэе. Гэрэлтээ цуцлуулахад нэхэмжлийн үндсэн 4 шаардлага байдаг. Нэгдүгээрт гэрэлтээ цуцлуулах, хоёрдугаарт хүүхдийн асрамж тогтоох, гуравдугаарт нь хүүхдийн тэтгэлэг тогтоох, дөрөвт нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах гэсэн ийм үндсэн 4 нэхэмжлийн шаардлагын хүрээнд гэр бүл цуцлах маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа. За гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэгт нь гэрэлтээ аль биесээр батлуулснаас хойш үүссэн эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа. Гэрэлтээ батлуулаагүй гэдэг бас тохиолдолд дундын өмч гэж яригдах уу? Гэр бүлийн маргааныг гэрэлтээ аль биесээр батлуулсан гэр бүлийн маргаан гэр бүлээ цуцлуулах маргаан. За гэрэлтээ аль биесээр батлуулаагүй буюу хамтран амьдрагч нарын хоорондын маргаан гэдэг асуудлаар хоёр тусад нь салгаж ойлгох нь зүйтэй. Гэр бүлийн эд хөрөнгийн маргаан гэдэг зүйл бол гэрэл цуцлуулснаас үүдэлтэй маргаан байна уу? Тий. Гэрэлтээ цуцлуулах үед үүсэж байгаа маргаан. За гэр бүлийн ер нь бол гэр бүлийн маргаан яаж явагддаггүй гэдгээ эхний ээлжинд тайлбарлаж ийж гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хэрхэн хуваагдах вэ гэдгийг бас тодорхой ойлгомжтой тайлбарлах боломжтой гэж үзэж байна. За гэр бүл цуцлуулах үед гэрэлтээ талууд хоёр тал нэхэмжлэгч хариуцагч аль аль нь гэрлэгчид гэрэлтээ цуцлуулахыг талууд зөвшөөрж байгаа тохиолдолд за гэр бүлийн хүүхдийн асрамжийн асуудал яригдана. За хүүхдүүд хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүд хэнийхээ асрамжинд үлдэх вэ? Аав дээр үлдэх вэ? Ээж дээр үлдэх вэ? За дараа нь гуравт нь буюу нөгөө хүүхдийн тэтгэлэг хууль заасан хэмжээгээр төлөх асуудал яригдана те. За дөрөвт нь болохоор тэр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах гэдэг юм. Тэгэхээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахад гэр бүлийн тухай хууль болон иргэний хууль зааснаар гэр бүлийн нийт эд хөрөнгө гэр бүлийн насанд хүрсэн хүрээгүй гишүүдэд адил тэнцүү хуваагдана гэж үздэг. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдээс нь ч гэсэн балчир хүүхдээс нь ч гэсэн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгнөөс ноогдох хэсгээ эцэг ихтэй адил тэнцүү байдлаар хуваадаг. Гэр бүлийн хөрөнгө дотор бол дундын хөрөнгө гэж байх нь тийм үү? Бас гэр бүлийн гишүүдийн өөрийн өмч гэж байх уу? Хуваарт эд хөрөнгө гэж байна. Хуваарт эд хөрөнгө. За энэ хоёрын ялгаа нь юу байх вэ? За хуваарт эд хөрөнгө бол гэрлэхээс өмнө үүссэн эд хөрөнгө байж болно. За мөн өв бэлгэлийн журмаар ирсэн эд хөрөнгө байж болно гэд хуулийн дээр иргэний хуульд хуваарт эд хөрөнгийг тухайлан зааж өгсөн байгаа. За гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохоор гэрлэлтээ батлуулснаас хойш үүссэн хамтын хөдөлмөрийн үндсэн дээр үүссэн ч гэж болно. Эсвэл нэг нь гэртээ хүүхдээ хараа сууж байхад нөгөөх нь хөдөлмөрлөж байхад үүссэн төрөнгө гэж байж болох байхгүй юу? Гэрэлтээ батлуулснаас хойш үүссэн төрөнгө. Тухайн гэр бүлийн гишүүний авьяас өөрийн оюун юугаар бүтсэн оюуны патенттай холбоотой орлого эд хөрөнгүүд, бие улсын эд хөрөнгө аль төрлийнхөө өмчөнд ордог. Тэр бол хуваарт эд хөрөнгө. Хуваарт эд хөрөнгө. Гэрэлтээ цуцлуулаад за тэгээд эд хөрөнгийн асуудлаа шүүхээр шийдвүүлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр шийдвэр гүйцэтгэл ажиллагаа явагдана тийм үү. Тэгэхээр энэ төрлийн маргаан ер нь шийдвэр гүйцэтгэл дээр хэр байна? Энэ эд хөрөнгийн гэр бүлийн эд хөрөнгийн маргаан. Өнөөдрийн байдлаар бол яг манай статистикийг харах юм бол 2017 оны 7 сарын 1-ээс хойш шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тэрнээс хойш гарсан статистикийг харах юм бол яг энэ төрлийн маргааны 370 гаруй шүүхийн шийдвэр гүйцэтгэх үз яг дагнсан байдлаар ирсэн.
Тэтгэлэгтэй хамт хүчигдэж ирсэн нь болохоор зэрэг бас тодорхой статистик шууд хэлэх боломжгүй байгаа даа. Дагнсан байдлаар ирсэн 370 гаруй гүйцэтгэх хуудас байгаа даа. Нийт үнийн дүн бол 8.5 тэрбум төгрөг гарвал 5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй. За эндээс биелтийн аваад үзэх юм бол 250 орчим гүйцэтгэх баримтчиг нь бүрэн дуусгар болсон. Одоо нэг дундын өмчтэй холбоотой маргаан эцэслийг шийдвэрлэгдсэн. Эсвэл хувьд ногдох хэсгийг гаргуулчихсан гэсэн үг. За үлдээллийн 120 гүйцэтгэх баримтчигтэр шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Ер нь нийт хөрөнгийн маргаантай холбоотой шүүхийн шийдвэр болгон шийдвэр гүйцэтгэл дээр очтгоо. Ер нь ямар шийдвэрүүдийг одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага маань хэрэгжүүлдэг юм бэ? Хөрөнгийн маргаантай холбоотой тэр тусмаа гэр бүлийн гишүүдийн энэ хуваарьт төрөнг хуваах за гэрлэл цэцэлтэй холбоотой маргаан бүгдээрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ирж гин үү гэвэл үгүй. Яг шүүхийн нарийн статистик би одоо шууд хэлэх боломжгүй байгаа даа. Шүүхээр одоо юу гэдэг хэрэг маргаан за 100 одоо тохиолдол орлоо гэж бодоход тэндээс шүүхийн шийдвэрийг хүндэтгээд биелүүлээд явж байгаа нэлээдгүй байгаа. Яг одоо гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй, ойлгоогүй гэдэг юм уу те, эрх үүргээсээ ойлгоогүй, бусдаас тусламж авч шийдвэрлэх шаардлагатай болсон гэдэг юм уу те. Ийм тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ханддаг. За тэгээ яг одоо энэ гэр бүлийн маргаантай холбоотойгоор бол тэжээнд тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх хуудаснууд за мөн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийн хувьд ногдох хэсгийг гаргуулах эсвэл хөрөнгийг шууд шилжүүлэх хүлээлгэж өгөх нөгөөд зарим тохиолдолд яг үйл хэрэгтэй холбоотой цөөн тооны гүйцэтгэх хуудасудаас ирж байгаа. Гэрэлтэн цуцлуулахаас үүдэлтэй холбоотой энэ гэр бүлийн хөрөнгийн маргаан дээр иргэд ер нь юуг анхаарах вэ? Хэмжлэгч буюу өргөдөл гаргаж байгаа гэрлэгчид шүүхэд хандахдаа хууль зүйн тусалцаа аваагүй улмаас нэхэмжлийн шаардлагаа буруу гаргаж за өөрт ногдох хэсгээ гаргуулах гэдэг юм уу, эд хөрөнгөө авах гэдэг юм уу те нэхэмжлийн шаардлагаа буруу гаргаснаас болоод нэхэмжил удаа дараа шүүхээс буцах үндэслэл болж идэг. Тийм учраас яг юуг шаардж байгаа юм, юуг хүсэж байгаа юм. Энэ дээрээ бол гэрэлтэд цуцлуулах иргэний эрх заавал хууль зүйн тусалцаа өмгөөллийн үйлчилгээ авах нь бол иргэдэд бол нэн тэргүүний авах шаардлагатай арга хэмжээ гэж үзэж байгаа. Энэ төрлийн маргаан дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явахад гарч байгаа хүндрэл бэрхшээл ер нь юу байна? Нэхэмжлэгч одоо гэрлэлээ цуцлуулах гэж байгаа эсвэл өмч хөрөнгө хуваах гэж байгаа хүн өөрөө шүүхийн хэмжил гаргахдаа юу хүсэж байгаа их тодорхой гаргах шаардлагатай байдаг. Тэгээд нөгөө гаргасан хүсэлттэйгээ холбоотой баримт за энэ нөгөө хүсэлтийн шийдвэрлэх явцад бусдын эрх ашиг хөндөгдөж байгаа хэсэгт талаарх юмнуудаа сайн дэлгэрэнгүй баримттайгаар шүүхэд гаргаж өгөхгүйгээс болоод нөгөө яг хүссэн шийдвэр нь гардаггүй гэдэг юм уу те. За зарим нэг одоо асуудлыг тодруулахгүйгээр шууд шийдвэрээс ажиллагаа явуулах боломжгүй хүндрэлтэй нөхцөлөд үүсдэг. Сэдвтэй холбоотой нэг сурвалжлага бэлтгэсэн байгаа. Энэ сурвалжлагыг үзчихээд студид дэргээд уулзцгаая. Би нөгөө нөхөртөөгөө 2021 оноос эхлээд нөгөө хамт амьдарч эхэлсэн байхгүй. 2023 онд гэрлэлтэд батлуулсан. Өмнө нь бол би нөгөө өөрийнх нь олсон орлого мөнгө төгрөгөө бол ингээд дандаа нөхөртөө өгчдөг. Тэгэл миний нөгөө ажиллаж олсон тэр мөнгө төгрөгийг болохоор манай нөхөр өөрийнхөө даасан ингээд хийждэг байсан байхгүй юу. Тэгээд хорон сууд захиалаад нөгөө 10 жилийн хугацаатай нэг юм 50 сая төгрөгийн зээл авсан. Тэгээд бас нөгөө нэг дүүгээс 25 сая 200 мянган төгрөгийг бас зээлэл. Тэгэл энэ хорон суусны зээлийн урьдчилгаа төлбөрт өгсөн байхгүй. Хөвчлөө одоо нөгөө практикт гарч байгаа нь гэрлэгчдийн нөгөө хамт амьдарч ирсэн ипотекийн зээлээр авсан үлгэл хөрөнгөний асуудлууд байдаг. Гэрэлтээ цуцлуулахдаа үлгэл хөрөнгөө их нэртэй хүүхдүүдтэй үлдээнгээд шүүхэн шийдвэртэй тусгуулдаг. За ингээд нөгөө гэрэлтийн маргаан шийдвэрлэх явцад угаасаа энэ асуудлын тусгайлаар шийдвэрлэгдээд байдаг. Гэхдээ энэ дээр талууд юугаар орхигдуулсан байдаг вэ гэхээр нөгөө ипотекийн зээлтэйгээ орон сууцны зээлийн үлдэгдэл, зээлийн хэн яаж төлөх юм. За тэгээд хэрхэн яаж ямар хугацаанд энэ хөрөнгөө шилжүүлэх үү гэдэг асуудлуудаа тодорхой болгоогүйгээс болоод тэнд нөгөө барьцаалагч байгууллагын эрх шиг хөндөгдөх асуудал ярьдаг. Тэгээд нөгөө барьцаалагчийн зөвшөөрлгүйгээр өмчлөх шилжүүлэхгүй хүндрэл үүсдэг. Заавал нөгөө иргэний хуулиараа бол барьцаалагчийн заавал зөвшөөрлөлтөөр улсын бүртгэлд өөрчлөлт орж идэг. Улсын бүртгэлд өөрчлөлт оруулахын тулд улсын бүртгэлийн мэдээллийн сандаага мэдээлэлд өөрчлөлт оруулахын тулд заавал барьцаалагчийн зөвшөөрөл авах хэрэгтэй. Нөгөө барьцааны гэрээ дуусгаруулсан байх. Эсвэл барьцаалагчийн заавал бичгээр гаргасан зөвшөөрлийг шаардаад байдаг. Гэтэл манай ажиллагаан дээр ихээр зэрэг яг энэ төрлийн юмнууд нь хийгдэхгүй болохоор зэрэг их төвхтэй
төсөл үүснэ. За эндээс ажиллагаа шийдвэрс ажиллагаа удаашрна. Урт хугацаанд биелэгдэхгүй байх хүндрэлүүд үүсдэг. Нэхэмжлийн шаардлагын хүрээнд л гардаг гэж ойлгож болох уу те? Тийм, нэхэмжлийн шаардлага юу гэж тодорхойлсноос хэрвээ шаардлага бас тодорхойгүй байх юм бол шүүх нэхэмжлийн шаардлагаа тодруулахаар бас одоо нэхэмжлэгч талд тайлбарлалт л да яг юуг шаардаад байгаагаа нэхэмжлийн шаардлага тодорхойлоо гэж одоо тодорхойлохыг шаарддаг гэсэн үг тийм. Одоо энэ иргэдийн дунд нийтлэг гараад байгаа нэг асуудлыг манай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн одоо байгууллагын төлөөлөл маань хэлж штэ тий. Ипотекийг одоо төрөнгийн маргаан төрөнг хуваахтаа хэрхэн яаж хувааж байгаа юм. Ирээдүйд үлдэж байгаа зээлийг нь хэн төлөх юм. За урьдчилгаанд төлсөн мөнгийг нь одоо яаж тооцох юм те хэндэн гэж тооцох юм. Гэр бүл туслах иргэний хэрэгт бол ихэвчлэн нэхэмжлэгч хариуцагч хоёр гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийг хэнд яаж ноогдох вэ гэдгийг хоорондоо эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэх нь ер нь зохимжтой байдаг. Шүүх бол ихэвчлэн одоо ипотекийн зээлтэй ч юм уу гэр бүл амьдарч байгаа орон байрыг бол хүүхдүүдэд авч үлдэж байгаа талд нь ихэвчлэн олгож байгаа. Яагаад тэгэхээр хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангах үүднээсээ хүүхдэд авч үлдэж байгаа талд олгож байгаа. За энэ дээр бол зээлээ төлнө гэд тэрэн дээр бол эвлэрлийн гэрээ хийж болно. За нэг тал нь хүүхдийн тэтгэлгээ би сар бүр төлнө. Зээлээ би өөрөө хариуцна гэдэг ч юм уу. За зөвхөн ипотекийн зээл гэлтгүүгээр өөр эд хөрөнгөтэй тохиолдолд одоо тэр ипотекийн зээлтэй байрыг заавал одоо хувааж урьдчилгаанд төлсөн мөнгийг одоо хуваарнаач гэдэг юм уу тэгж шийдэхгүйгээр өөр эд хөрөнгнөөс нь гаргуулах байдлаар цуслангийн газрын өгч юм уу тээврийн хэрэгслийн өгч юм уу иймэрхүү байдлаар шийдвэрлэх боломжтой. За зөвхөн ипотекийн байртай тэгээд тэрийг хуваах талаар маргаж байгаа тохиолдолд бол зээлээ одоо хэн яаж хариуцах юм? Урьдчилгаанд хэдэн төгрөг төлсөн юм? Тэгэхээр урьдчилгаанд өгсөн мөнгнөөс би тэдэн хувийг нь авна гэчээд одоо сая шийдвэр гүйцэтгэгч хэлсэн шүү дээ тэр нөгөө нэг банкны барьцаанд байгаа болохоор ямар ч хөдөлгөөн хийгдэх боломжгүй байдгаа гэд. Тэгэхээр энэ угаасаа банкны зээлийн гэрээг төлж ээж дуусгах ч юм уу эсвэл худалдан борлуулж ээж тэр байрнаас ноогдох хэсгээ урьдчилгаанд төлсөн мөнгнөөс ноогдох хэсэг хуваагдах боломжтой болчихсон. Нэг иргэд маань ийм зүйлийг асуугаад байгаа. За ингээд нөгөө ялангуяа үл хөдлөх хөрөнгө дээр гэрчлэгэн дээр одоо гэр бүлийн гишүүдийн нэр бичигддэг тийм үү? Зарим тохиолдолд ганцхан хүний нэр байдаг. Тэгэхээр миний нэр ороогүй юм чинь энэ хөрөнгнөөс одоо надад хуваарьт ноогдохгүй гэсэн ийм ойлголттой байгаад энэ ер нь зөв үү буруу юу яг хууль эрх зүйн орчин практикт ямар байгаа? Гэрэлснээсээ хойш үсэн эд хөрөнгө чинь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хэний нэр дээр байгаагаас үл шалтгаалan гэж байгаа хгүй хуулиараа. Гэтэл одоо ихэвчлэн амьдрал дээр яагаад вэ гэхээр эхнэрийн ч юм уу нөхрийн ч юм уу нэр дээр байгаа нь нөгөөх нь мэддэхгүй барьцаан тавих тий мэддэхгүй бусдад одоо бэлгэлийн гэрээгээр шилжүүлэх одоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахгүй одоо гэр бүлийн бусад гишүүдэд өгөхгүй байх зорилгоор одоо нуун дарагдуулж иш тийш шилжилт хөдөлгөөн хийх тохиолдлууд амьдрал дээр маш их байдаг. За энэ тохиолдолд тэр гэрээг гэрээлцлийг хүчингүй тооцоолохоор бэлгэлийн гэрээ, барьцааны гэрээ ч юм уу те гэр бүлийн насанд хүрсэн гишүүдээс зөвшөөрөл аваагүй гэдэг утгаар нь хүчин төгөлдөр бус тооцоолохоор бол шүүхэд нэхэмжлийн шаардлага гаргаж болно. Гэрэлтэй батлуулсан бол одоо тэр гэр бүлийн гишүүдийн дундын одоо хөрөнгийг одоо хуулиар хамгаалж штэ. Тэгвэл гэрэлтэй батлуулаагүй энэ хамтран амьдрагч одоо хамтын амьдрал дундаас бий болсон хөрөнгө ер нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлт орох уу? Хүмүүс буруу ойлголт яваад идэг. Хаанаас сонссон мэдэхгүй. 5 жил хамт амьдарсан болвол гэр бүлийн эд хөрөнгө гэдгийг гинлээ гэд ингэж яриад идэг. Гэтэл хуулийн дээр ийм үг өгүүлбэр болол байхгүй. Харин нөгөө оруулсан хувь хэмжээгээ нотлох шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Хамтран амьдрагчийн тухайд би одоо энэ байрыг авахд тэдэн сая төгрөг гаргасан гэдгээ нотолж ижиж тэрнээсээ нөгөө нэг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзээд ноогдох хэсгээ юм уу эсвэл өөрөө оруулсан хувь хэмжээгээр шаардах хэрэг үүсэж байна. Тэгэхээр ер нь иргэд маань энэ шүүхийн шийдвэр гарчгаад за тэгээд сайн дураараа биелүүлэхгүй байгаа тохиолдолд бол шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хандах юм байна. Ямар журмаар ханддаг энийг бас иргэдтэй хэлж өгөөч. Бас нэг иргэдийн нэг асуугаад байгаа зүйл бол
шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад тодорхой хувийг нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын одоо аваад идэг гэсэн нэг ийм ойлголт байгаад байна. Энэ ямар учиртай юм бэ? Шүүх шийдвэрээ гаргачлаа. Тэгээ шүүх шийдвэр гаргаснаас хойш хариуцагчдад маань сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн өсөлтөөр албадан гүйцэтгэх захирамж гаргаад тэрийг үнэлээд гүйцэтгэх хуудас гэдэг юм болгож байгаа. За тэр гүйцэтгэх хуудас албадан гүйцэтгэх захирамж шүүхийн шийдвэргээд одоо холбогдох бүх баримтуудаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад орон нутгад тухайн орон нутагт байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын салбар нэгжид их байр нь авчирж өгснөөр тэгээд өөрийнхөө хүсэлтийг авсаргаад ингээд энэ хүн шүүхийн шийдвэр биелүүлэх байгаа учраас албадан биелүүлэх асуудлыг танах хууль тогтоомжид нийцүүлээд хийгээд өгөөч гэдэг хүсэлтийн хамт эрүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлдэг. Захирамжийг хаанаас гаргаж байгаа? Захирамжийг шүүхээс гаргаж байгаа. Шүүхэд хандаад дахиж шүүхийн шийдвэр гарсны дараа дахиж шүүхтэй хандаж захирамж гаргуулад. За тэр захирамжаа гаргуулад гүйцэтгэх хуудас захирамжийг үндэслэж гүйцэтгэх хуудас олгогддог. Тэгээ тэр бүх баримтуудаа бүгдийг бүрдүүлээд манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа газар хэлцэд хүргэцснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэдэг. За шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэхэд та сая асуулаа хураамж төлдөг үү гэж асууж байна. За яг нөгөө гэрлэлт цуцлалтай холбоотой хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэдэг юм эсвэл гэрлэгчдийн нөгөө дундын өмчлөлийн хөнгөтэй холбоотой асуудал дээр нэг хоёр өөр сайн тайлбарлаж өгөхгүй бол иргэд маань буруу ойлгочих болов гэж бодод байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагааны зардал гэж юм бол төлдөггүй. Хуулиараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 118 дугаар зүйл зааснаар зардлаас чөлөөлөгддөг. Харин энэ хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагааны явцад мэдээж нөгөө гарсан зардлыг төсөөс урьдчилаад төсөөс гаргуулад явдаг. За хэрв шаардлагатай одоо үнэхээр төлбөр төлөгчөөс тэтгэлэг төлөгчөөс шалтгаалаад шийдвэр ажиллагаанд зардал үүсээд ингээд яах юм бол тухайн бүрэн төлбөр төлөгчөөс нэмж гаргуулах зохицуултууд нас байдаг. Харин тэр нөгөө хувь хэмжээнээс нь хамаарат мөнгөнд төлбөр сууддаг гэдэг юм яригдж байна. Энэ бол 2002 оны шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулинд байсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар барагдуулсан үнийн дүнгээс урамшуул гэдэг юм суудгаж авч үлдээд тэрийг шийдвэр гүйцэтгэгчд нь хуваарлдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны одоо үйл ажиллагааны зардал тосын ингэж хуваарлдаг бас нэг ийм зохицуулт байсан. Гэхдээ 2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хуулиар бол энэ зохицуулт хүчингүй болсон. Төрөнгийн маргаантай бод тохиолдолд ер нь иргэд юуг анхаарах вэ? Хамгийн түрүүнд ер нь хаана очих вэ? Ер нь бол өмгөөлөгч тандараа л гэж хэлмээр байна. Гэрэлтэй цуслуулахаар иргэний шүүх тандж байгаа бол бас нэхэмжил буюу одоо өргөдлөө зөв гаргаж нэхэмжлийн шаардлагаа зөв тодорхойлох нь зүйтэй. Энийг бол өмгөөлөгчийн тусламжтайгаар хийж гүйцэтгэх боломжтой ажил. Ер нь бүх гэрэлтийг шүүхтээр очиж цуцалж байна уу? Эсвэл өөр одоо аргаар гэдэг юм уу гэр бүл цуцлуулах боломжтой юу? За шүүхийн журмаар гэрэл цуцлах одоо хэд үндэслэл байгаа насан туршаагүй хүүхдүүдтэй төрөнгийн маргаантай тохиолдолд гэрэлтийг шүүхийн журмаар цуцлана. Харин хоорондоо одоо хүүхдгүй буюу насан туршсан хүрээгүй хүүхдгүй за мөн төрөнгийн маргаангүй бол захиргааны журмаар буюу одоо улсын бүртгэлийн газар өргөдлөө гаргаад гэрэлтээ цуцлуулах боломжтой. Хүрэлцэн ирсэн зочдоо баярлалаа. Дараагийн хуулийн цэг нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай.